За сайн бацхан уу. Өнөөдрийн подкастыг сонсож байгаа танд баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар бол хэрвээ та өөртөө итгэх итгэл дээр заримдаа ганхаад байгаа юм шиг санагддаг бол за өөрийгөө хэн гэж тодорхойлдог вэ гэдэгт дээр заримдаа хямрал үсээд тэ тодорхойгүй байгаад байгаа бол өнөөдрийн дугаар танд маш их хэрэг болно. За энэ ёс зүйн зарчимтай амьдрах нь ямар сэтгэл зүйн талаас ач холбогдолтой вэ гэдгийг өнөөдөр ярихаас гадна ярихаас өмнө хэлэхэд бол би нэг маш олон үйлчлүүлэгчтэй зөвлөдөг. Маш олон үйлчлүүлэгчд маань хэрвээ хэрэгжүүлэх юм бол үр дүнг нь маш хурдан мэдэрдэг. За өөрийнхөө амьдралаас бас би энэний үр шимийг үр дүнг нь мэдхгүйгээр амьдралдаа хэрэгжүүлснийхаа дараагаар бол гайхширч байгаа тийм хэмжээний үр дүнтэй байдаг. За жишээ нь ёс зүйн зарчмын нэг энгийн жишээ бол за зөвхөн хүн муулахгүй байх гэдэг дээр ярил л та. За яг мэдээч бухимдалтай байгаа хүн тэг ховж ив сонсох тиймэрхүү зүйлүүдэд илүү амархан татагддаг. Гэхдээ яг хүм муулах буюу хин нэг доошо хийх санаатаагаар тэг хорсож гомдсон байдлаар ч юм уу тийм сэтлээс үүдсэн яриа эхлүүлж байгаа байлаа гэж бодъё. Тэнгүүд хин нэгэн үйлчлүүлэгчэд за та 7 хоног иймэрхүү хүм муулсан бодол, хүм муулсан яриагаа цэгнээд үзээрэй гэдэг даалгавар. Тэнгүүд магадгүй үйлчлүүлэгч маань яагаад энэ хоёулын ажилтай яаж холбогдож байгааг тийг сайн ойлгохгүй тухайн үед жоохон эргэлдэж магадгүй. Гэхдээ ямар ч байсан чухал шүү. Энэ даалгаврыг заавал ч биелүүлээ гэж тохиролцоод хэрэг явах юм бол 7 хоногийн дараа гайхсан ирдэг. Яг яаж энэ ийм үр дүнтэй байна. Яаж ингэж иймхэн зүйл хийхээр ингэж сайжраад байгаа гэж асуудаг. За тэгэхээр ёс зүйн зарчим гэдэг бол маш өргөн хүрээний зүйл. За хүмүүс зарчимтай хүмүүс гэхээр магадгүй хоцордгоо, удлаа ярьдггүй хүмүүсийг юм уу гэж ойлгоод байгаа. Тэгэхээр ёс зүйн зарчим бол маш өргөн төвшний зүйлүүд байгаа. За нөхөн болохгүй гэж болно. Эсвэл нэг удаа зуртаар мэдээ үзчихсэн чинь нэг ахтай ажилгүй байгаа. Нэг хорооноос санал болгож байгаа ажил нь нохоо буудах байна. Гэтэл нохоо буудчихснаас амтны тасалж мөнгө олжснаас олохгүй байсан дээрээ гэж. За тэгэхээр нохоо буудах зөв бурууг бид нэр ярих гаагүй. Зүгээр тэр хүн өөрийн гэсэн нэг юм баримтлалтай байгаад байгаа. Тэгэхээр яг иймэрхүү баримтлалуудаас хүний яг аран шин бат бөх байдаг. За ямар нэгэн үйл явдал тухайн нөхцөлдөө тааруулаад ингэж хамхуул шиг гэдэг чинь салхины аясаар тийм биш. Яг бат бөх байх тусмаа хүн өөртөө эргэлзээ баг гаргасан шийдвэрүүдэд харамсах нь баг байдаг. За яагаад тэгэхээр ёс зүйн өндөр зарчимтай хүн байлаа гэж бодъё л доо. Тэгхийн бол хулгай хийхгүй гэдэг дээр бол тогтцсон хүн байлаа гэж бодъё. Тэгхийн бол нэг хулгай хийх боломж олдлоо. Тэн дээр хулгай хийхгүй гэдгээ сонгоно. За тэгээд дараа нь өөртөө хийсэн зүйлдээ итгэлтэй байна. Хэрвээ ёс зүйн зарчимгүй байх юм бол татгалцчаад дараа нь магадгүй авчдагч байж уу гэж харамсаал эсвэл яг тэр мөнгөө авчаад тэгээд дараа нь хийсэн үйлдэлтэй харамсаад ч юм ийм ёс зүйн зөрчлүүд үүсээд байдаг. За тэгэхээр 1957 оны үед Leon Festinger cognitive dissonance буюу хүний танин мэдхүйн зөрчил үүсэх талаар шинжлэх ухаанд олж илрүүлсэн байгаа. За энэ юу гэдэг вэ гэхээр хүн өөрийн итгэл үнэмшлийн эсрэг зүйл хийхээр дотоодд нь зөрчил үүсдэг. За жишээ нь би сахар их хэмжээтэй хэрэглэх нь муу гэж боддог байтлаа маш их сахартай юм хэрэглээд байлаа гэж бодъё. Тэгэхээр миний итгэл, миний үйлдэл хоёр зөрөөд байгаа. Тэгэнгүүт энэ үед ямар нэг юм толгой дотор биш байгаа юм шиг яагаад ийм үйлдэл хийгээд байгаа вэ гэдэг ийм зөрчил үүсдэг. За үүнийг cognitive dissonance буюу танин мэдхүйн зөрчил гэдэг. За тэгэхээр хүн энэ доторх байгаа таагүй мэдрэмжээ засахын тулд нэг бол итгэлээ өөрчилдөг. Сахар их хэмжээтэй хэрэглэх нь муу биш. Би магадгүй их юм боддог учраас сахар их хэрэглэх нь миний тархинд хэрэгтэй байт юм. Гэх мэт иймэрхүү байдлаар тархинд зөвтгөл болж хэлнэ гэсэн үг. Эсвэл үйлдэлээ буцаагаад өөрчилдөг. Тэр зүйлийг хэрэглэхээ болно гэсэн үг. За тэгэхээр жижигхэн өөрийнхөө бодож байгаа жижигхэн зүйл байсан ч гэсэн хамаагүй өөрийнхөө бодол итгэлийн эсрэг зүйл хийгээд байхаар энэ толгой дотор нь зөрчил үүсгээд байдаг. Cognitive dissonance. За Карл Рожерс бол энийг илүү том бие хүн талаас нь тайлбарлсан байдаг. Хүн өөрийн ideal self буюу хэн байхыг хүсдэг. За тэр нь өөрийн хэн гэж харж байгаа энэ хоёр нь хоорондоо хол зайтай байх тусам incongruence буюу үл нийцэл тэр хүний дотор үүсдэг. За хэрвээ энэ хоёр нь ойролцоо байх тусмаа заавалчгүй бүрэн 100% нийлэх албагүй ойролцоо байх тусмаа хүний дотор нийцтэй тийм таатай мэдрэмж байдаг. За энэ хоёр хол байгаад хахаар
одоо яагаад ч юм тийм сэтгэл зүйн зөрчил те дотор нэм төгшүүр яагаад байгаагаа ойлгохгүй гинт одоо те нэг л тав өргөөл гинт уумаарч юм шиг санагдал те нэг иймэрхүү мэдрэмжүүд одоо аявих байгаад байна гэсэн үг. Яагаад байгааг хүн ойлгохгүй гэсэн үг. Тэгэхээр хүн өөрийн одоо үйлдэл болон итгэл үнэмшил энэ хоёр нь нэг шугамд явж байгаа цагт иймэрхүү байдал үүсэх нь магадлал нь багаснаа гэсэн үг. За тэгэхээр үйлдэлээ хэрвээ өөрчлөөд сайжруулах юм бол илүү үр дүнтэй. Бодлоо өөрчлөх нь заримдаа үр дүнгүй байдаг. Яг тэгэхээр өөрт нь тэр нь үнэмшилтэй санагддаг. За жишээ нь Альберт Бандурагийн онолоор болохоор moral disengagement гэж одоо зүйл явагдаад байгаа. Тэр нь юу гэхээр ёс зүйтэй үйлдэлээс өөрийгөө зайлсхийх одоо тайлбаруудыг олж хэлдэг. Жишээ нь хүн дээрлэгдэг хүн хүүхдүүд байх юм бол одоо нэг бол зүгээр тоглож ирсэн ш. Дээрлэгчдийн хамгийн хэлдэг үг зүгээр тоглож ирсэн ш гэдэг үг. Зүгээр тоглож ирсэн ш ямар сүртэй юм бэ гэдэг. За эсвэл өөрөө ихэлсэн ш эсвэл өөрөө л тийм юмыг өөртөө дуудаж байгаа ш гэдэг ч юм уу. Эсвэл одоо бүгд л ингэдэг ш гэх мэтэр иймэрхүү тайлбаруудыг хэлж идэг. Яг гэвэл хүн өөрийгөө дээрлэхийгч гэж мэдрэхийг хүсдэггүй. За ихэнх хүмүүс өөрийгөө бол сайн хүн гэж мэдрэх, сайн хүн гэж боддог. За тэгээ тэр нь ч бол нийгэмдээ очих тустай. Яг тэр хүн өөрийгөө сайн хүн гэж боддог учраас сайн хүн байх гэж хичээдэг. Муу хүн гэд хүлээн зөвшөөрчих юм бол одоо маш хурдан сэтгэл готралтай хямралд өртөж эхэлдэг. За өмнө би хэлжсэнчлэн хүмүүс танд дургу байвал та өрөөнд ороод хаалгаагаад тухтай амьдрч болно. Гэртээ ороод. Та өөртөө дургу байх юм бол тухтай амьдрах боломжгүй. Тэгэхээр нөгөө өөрийгөө хүн зөвтгөх шалтгаануудыг олдог. Харин энэ зөвтгөх шалтгаан нь яг өөрт нь үнэмшилтэй санагдахгүй байгаа тохиолдолд бол дотор нь нөгөө нэг cognitive dissonance буюу таны мэдхэн зөрчил үүсээд идэг гэсэн үг. За тэгэхээр онлын хувьд бол юм байна. За одоо арай энгийн яриаар угаа шилжицгээе. Тэгэхээр яг өөртөө ёс зүйн зарчимтай тэгээ тэрийгэ дагдаг хүн байх юм бол илүү зоримог, нууж хаах зүйлгүй тайван амьдрна гэсэн үг. За Монгол одоо ардын үг байдаг. Одоо гимт хүн гил бэлдснэ гэдэг. За бас гимт хүн хөөгөөгүй байхад зүхтэн зөвхт хүн арслан мэт зоригтой байна гэж Библиэлд бас байдаг. За тэгэхээр өөрийнхөө нөгөө ёс зүйн гин буруугүй амьдарч байгаа хүн бол одоо яахт юугаа нуухтай худлаа ярьсан юу гэж худлаа ярьлаа гэж санах шаардлагагүй. Ямар нэг юм нууж хаах гадах шаардлагагүй. За дүр эсгэх шаардлагагүй яг өөрөөхөө үннээрээ байгаа хүнд бол одоо амьдрал нь илүү зоримог одоо нөгөө арслан мэт зоригтой ш. Илүү тийм зоримог нүүр одоо улаахгүй амьдрах боломж нь илүү өндөр байдаг. За жишээ нь 23-4-тэй байх үед бол хүнтэй өргөж явахдаа өөр хүмүүсийн зурган дээр одоо Instagram дээр эмэгтэйчүүдийн зурган дээр зүрх дарах марх нь бол хэвийн зүйл гэж боддог байсан. За тэгээд тухайн яг woke agenda гэдэг шиг тийм юмд одоо итгэцэн ингээл өөр хүмүүстэй иймэрхүү харилцаа үүсгэх нь бол хэвийн араар тавилт биш гэж боддог байсан. Тэнгүүд яг одоо бол хүмүүс энэ талаар аягуус хэрж байна. Би ч бас. Тэнгүүд яг тэр нь бол ингээл бодол дотроо ийм араар тавилт явуур амьсгалтай хөрсийг үүсгээд байсан байхгүй. Тэгээ тийм байсан учраас өөрийгөө одоо бүрэн өмгөөлөхдөө би бас өөртөө бүрэн ингээд ийм зөв юм хийж байгаа юм шиг санагдаж чадахгүй байсан. Тэгээ тэндээс ийм худал хуурмгийн юм шиг агаар үсээд одоо харилцаа айгу мууддаг байсан ба. Тэгээ тухайн үед бол би өөрийгөө зөв л гэж бодоод байгаа. Гэхдээ нэг ямар нэг юм бас нэг биш юм шиг мэдрэмж төрдөг байсан. За тэнгүүд одоо болохоор угаасаа л тиймэрхүү зүйл ерөөсөө байхгүй. Тэгээ би ч одоо өөр христиан хүн болохоор тэгэл эмэгтэй хүмүүсийг одоо харцаараа тачаадах ч одоо буруу гэж үздэг. Тэнгүүд тийм зүйлүүдээ хүртэл байхгүй болгоод тэгчэнгүүд толгой айгүй амартай толгой дотор ингээл юм бодогдоол тэрнийхээ эсрэг төвчээлэх ямар ч шаардлага байхгүй. Анаасаа тийм оруулахгүй болохоор бодол санаа айгүй гоё юм цэвэр тиймэрхүү юмнаас чөлөөлөгдсөн байдаг. Тэгээ ийм өөрөө нөгөө юм гим хийгээгүй хүн чинь утасмутсаа одоо тий хүн ихнэр маань үдчих гэдэг айдс юусоо байхгүй. Ер нь бол маш эрүүл харилцаа болчихж байгаа гэсэн үг. Зүгээр нөгөө өөрийнх нь утасны цэнийг дууссан учраас Google хайлт хийх гэдэг гялс нэг Google-ээс юм хайх гэдэг ч юм уу орох үе байна. Эсвэл өөрийнхөө утсаа хайх гэж залгах ч юм иймэрхүү зүйлүүд байдаг. Тэнгүүд нөгөө өмнө утсаа хин одоо тий харагдчих үедээ гэдэг айцтай байгаад байдаг байсан байхгүй. Тэгэхээр нөгөө өөрийгөө зөвтгөж байгаа ч гэсэн ямар нэгэн зүйл биш гэдгийг мэддэг байсан гэсэн үг. Одоо болохоор ямар ч тийм тий өдөртлөг одоо үдчихэж байгаас ялгаагүй миний утсыг одоо хэрэглэх нь. Тэгэхээр нөгөө өөрөө нуухах юмгүй хүн чинь айгүй юм зөрөгтэй байж амьдарч чаддаг. За тэгээд ёс зүйн зарчим сайтай хүмүүстэй одоо ойрхон байхад хүртэл ер нь тухтай байдаг. Жишээ нь одоо байгууллага хамт олон та бүхэн байж үтсэн баг, анги хамт олон дотор байж үтсэн баг. Тэгэхээр нөгөө хүм муулдаг хүмүүсийн хажууд байхаар одоо та бүрэн өөрөө тэр хүмүүстэй тухтай байж чадахгүй. Хүн болсныхаа дараа та бас өөртөө итгэлгүй болчихдаг.
За тэгвэл яг нөгөө хүн болохоор тэгээ яг тийм ярианаас ингээ илт зайлс хийчдэг хүмүүс байдаг. За тэнгууд тэр хүмүүсийг бодохдоо бид нэр ингээл тэ нөгөө нэг хүрээллээсээ тусгаарлагдаад өөрийнхөө ингээ найз нөхдөд алдаж байгаа гэж боддог боловч яг үндэ тийм хүмүүс илүү хүндлэгдэж идэг. Нөгөө ховж ярьдаг хүмүүс маань тэ энэ хүн бол ховж ярьдаггүй гэдэг байдлаараа яг тухайн үедээ тэр хүнтэй хамт найзлах нөхөрлөх харилцаа сайжрахгүй ч гэсэн дараа нь тэр хүнд илүү ихтгэлцэл тогтож идэг ба. Би нэг удаа мотоцикл тавих газар олдохгүй. Тэгээд яг уулныг хүмүүстэй уулзах цаг болчоод тэгээд хоцрох гээд байдаг. Тэгээ нэг газрын зогсоолын хүнээс гуугаад мотоцикл тавиулсан. Тэгсэн чинь тэр хүн одоо тэг зогсоол байхгүйсэн ч гэсэн нэг зай гараад нэг хөөрхөн зайд одоо тэг мотоцикл тавихад ямар зай шаардлагатай. Тэнд тавьж өгөөд тэгээ би ингээ ажлаа амжуулаад гарч ирээд ингээ амжилттай болчих. Тэгээ тэр хүнд ингээ баярлсан сэтгэлээр би яг машин тавьсан юм шиг төлбөр төлөё гэсэн чинь авахгүй те төлөх шаардлагагүй яг зогсоолынхаа югаар авнаа гэж. Тэгэхээр тэгвэл би танд энийг төлчөө та хувийнхаа дансыг өгчгөө те энэ бол ямар ч хууль зөрчиж байгаа ямар ч тийм буруу юм биш ээ та авчих гэсэн чинь тэр хүн ерөөсөө л авахгүйсэн. Тэгэхээр одоо маш баян хүн бол те биш л баймаар юм. Тэгсэрнээ ерөөсөө тэрнээс татгалзаад байгаа. Тэгээ би яг дараа нь яагаад тэр хүн аавг талаар яг ёс зүйн нэг юм өндөр түвшний хүн шиг харагдчихлаа шүү дээ тэр хүн надаа. Тэгэхээр яг ярилцсанаатай дараа нь дахиж очсон боловч олоогүй л те. Тэгээд тэгэхээр яг иймэрхүү нэг юм мөнгө ихэнх хүн бол мөнгө хараад бол те мөнгө бол угаасаа бүх хүнд хэрэгтэй учраас ялангуяа манай улс орон ядуу байгаа учраас бүх хүнд хэрэгтэй байдаг. Гэтэл ийм нөхцөл дотор мөнгө хараад ганхахгүй тэгж яг хэлсэндээ байгаа нь бол шууд автоматар хүний дотор хүндлэл үүсгээд байгаа. Тэгэхээр яг мөнгө авахгүй байх нь сайн гэж юм биш шүү. Яг хийсэн юм одоо хүн бол шагналаа авахыг бол буруу гэж юм биш. Тэгээ тэр хүний хувьд бол яг өөрөө тийм үед мөнгө авах шаардлагагүй гэдэг зарчимтай байгаа. Тэгээ тэрэндээ үнэнч байгаад байгаа нас айгуу сайн. Тэгэхээр иймэрхүү яг хүмүүстэй тарахад автоматар ийм хүндэл үүсээд идэг. Тэгэхээр нөгөө та өөрөө ёс зүйтэй байхаар автоматар хүмүүс таныг хүндэлж идэг. Таны нэр хүнд өсөж идэг гэсэн үг. За тэнгууд ердийн логикоор бодохоор ч юм уу одоо тийм нэг Game of Thrones-ы зохиолыг харах юм бол тэг бүгжний эзний одоо яг эсрэгээр тэ одоо Game of Thrones-ы одоо зохиолч бол бүгжний эзнээс одоо маш их инспирэшн авдаг байсан хүн гэхэд одоо маш эсрэг одоо тийм ёс зүйн тал дээр байдаг л та. Яг тэгэхээр одоо тэ Game of Thrones-ы дөрүүд дээр бол одоо Song of Ice and Fire гэдэг номын тэ дөрүүд бол маш тийм ёс зүйн хувьд хоёрдмал байдалтай байдаг. Ёс зүйтэй юм шиг үгүй юм шиг болоод байдаг. Тэгээд дийлэнхтэй одоо тийм ёс зүй одоо тэ нэр төр гэхээс илүү хурц ухаантай сэргэлэн байж овжин байж чадсан хүмүүс нь хождгоо гэдэг санааг Game of Thrones дээр бол маш их гаргадаг. Тэр зохиолчийн одоо өөрийнх нь үдэл санаа тэрүүгээр маш их тусч гарч ирж идэг. За бүгжний эзнээс бол маш эсэргээр. Бүгжний эзэн дээр бол яг нөгөө нэг шудраг тэ сайн тэ нөгөө нэг журамт цэрэг гэдэг шиг тийм журамт баатруудын тухай их гардаг л да. Тэгэхээр яг амьдрал дээр ямар үд юм бэ гэдэг талаар байгууллагын сэтгэл судлалын одоо нэлээд томоохон төлөөлөгч болоод байгаа. Work Life гэдэг одоо Адам Грантын подкастыг сонсч ирсэн баг. За Адам Грант бол энэ тал дээр бас судалсан байгаа. Тэгээд тэр талаараа ном бичсэн байсан. Give and Take гэдэг. За монждаг одоо тэ нөгөө овжин хүмүүс эсвэл тэгээ ёс зүйн өндөртэй хүмүүсийн аль нь хожд юм бэ гэдэг талаар энэ ном дээр сайн гаргасан байна. За Адам Грант болохоор хүмүүсийг 3 ангилсан байгаа. Өгөгчд, за өөрөө авагчд, за тэгээд тэнцвүүлэгчд гэдэг. За тэгвэл энэ өгөгчд гэдэг нь болохоор бусдын одоо сайн сайхны төлөө одоо өөрийгөө зорилох те зорилгод бэлэн, бусдад тусалдаг, бусдыг дэмждэг ийм хүмүүс. За авагчд гэдэг бол овжин, за өөрийгөө промотлдог, өөрийгөө одоо те сурталчилдаг, өөрийгөө одоо ямар нэгэн боломжинд дандаа ингэж авчуулж идэг. Тэгээ бусдаас ингээ боломжийг ингээс төрүүлж өрсөж идэг ийм хүмүүс. За тэнцвүүлэгчд гэдэг бол нөгөө авагчтаас өөрийгөө хамгаалдаг, өгөгчдөөс авсан юмаа буцаагаад өгөх гэж оролддог ийм хүмүүс байна. За тэгвэл байгууллагын доторх статус дотроо ямар нь илүү өндөр байр суурь эзэлдэг вэ гэхээр ёроолт өгөгчд байдаг гэж байна. За яагаад тэгэхээр нөгөө бусдад туслах гэж байгаад монжуулцдаг. Нөгөө авагчд тэг магадгүй нөгөө хамтдаа хийсэн санааг нь өөрийнхөө юм шиг те танилцуулцдаг. Хийсэн ажиллаа те хамтарч хийсэн ажиллаа өөрөө хийсэн голлож хийсэн юм шиг тэгж харагдуулж чаддаг.
За иймэрхүү байдлууд байгаа даа. Эсвэл тэ хүмүүсээ төрүүлж мэдээлэл аваад монжчдаг те. Ёс зүй тэ хүнлэг чанараас илүү өөрийгөө явдаг учраас богино хугацаанд илүү амжилттай байдаг гэж байна. Тэгэхээр нөгөө өгөгчдөөс илүү дээр байдаг боловч карьеруудын хамгийн оргил дээр дахиад нөгөө өгөгчд орж идэг гэж байна. Одоо нөгөө тэ Лионел Месси шиг те Кристиано Роналдо шиг одоо хөлбөмбөгийн оргил дээр байгаа хүмүүс шүү дээ. Тэгсэрнээ маш өндөр ёс зүйтэй хүмүүс байдаг. Тэгэхээр тэд нартай адилхан байгууллага дотор бас өгөгчд хамгийн оргил дээр байж идэг гэж. Яагаад ийм болчихваа гэсэн чинь нөгөө авагчд маань ингээд одоо өөрийгөө одоо тэ зүтгүүлдэг маш тайчин юм шиг те ийм байгаад байгаа боловч нөгөө богино хугацааны байдаг. Яагаад тэгэхээр тэр үйлдэлүүд нь мэдхэн хүмүүс одоо тэр нөгөө хин нэгний санааг хулгайлчж байгааг нь те өгөгчд мэдчихэж байгаа, өөр гэрчүүд харчиж байгаа. Энэ мэд үйлдэлүүд автагцаараа тэр хүмүүсийн нэр хүнд нь ундаг. Тэгээ байгууллагын дотор тэр хүмүүстэй зөрчил үүсч эхэлдэг. За ийм байдлаас болоод тэр хүмүүс богино хугацааны л амжилттай байдаг болж таарж байгаа. Тэнгүүд нөгөө өгөгчд монжуулаад доошоо ороод байснаа урт хугацаанд хэрвээ яг байж чадах юм бол тэр хүмүүс нэр хүнд нь өсөөд илүү ихтгэлцэл одоо аваад хүмүүс илүү тийм хариуцлага хүлээлгэж эхэлдэг. Тэр хүмүүст илүү их юм даатгаж эхэлдэг болж байгаа. Тэгэхээр явж нөгөө эдсэн ирүү хухаарч идүүлсэн мөчөр ургана гэдэг шиг тий одоо эзэн тэр үг бол ийм утгатай л да. Одоо тэгээ бут байж илаа. Тэрийг одоо тасдчих юм бол бут ургамал бол тастуусан газараа илүү сагсааж ургадаг. Илүү ихтэй одоо pruning гэдэг дээ. Илүү сагсааж ургадаг, засчгаар илүү сайн ургадаг. Тэрийг магадгүй эдсэн үхэр ч юм уу, ямаа ч юм уу те модтой харьцуулахад хамаагүй богино настай учраас тэгээ тэр модыг сэгсэгээд те том болоод ургаж яхад бол тэгээ маш өргөн бүдүүн мөчөртэй болоод ургаж яхад нөгөө ирүү бол хавхаараад унтсан те ясан цэвхийцэн байж хана шүү дээ. Тэгэхээр энэ бол монголчуудын одоо байгалийн жамыг те ертөнцийн жамыг одоо зөвхөн амьтны хоол биш шүү дээ те ертөнцийн жамыг анзаарч хэлсэн үг байгаа. Монждаг хүн байлаа гэд тэгээ тэр нь байн хожоод идэггүй. Тэгээ хүнд өгөөдөөс нь тэгэж ядуурч өгөөрөөд идэг юм байхгүй. Тэгэхээр энэ бас нөө Библиэл дээр байдаг тэгээ авахаасаа илүү өгөх нь өрөөлтэй гэдэг зарчимтай бас нийцэж байгаа. Тэгэхээр энэ ертөнцийн жам нь бол угаасаа л тэгээ энэ ертөнцийн чинь ганцхан харагдах зүйлс биш байхгүй юу. Одоо энэ ертөнцийн жам тэгээ одоо зүуд яг юу гэж нэрлэх юм зүй тогтол ийм зүйлүүд та нарыг одоо тэгээ ийм зүйл байдаг. Тэгээ миний хор бол угаасаа энэ бурхнаар зохицуулагдаж. Тэгэхээр ийм зүйлүүд байдаг учраас бас бид нэр ингээд бүх юмыг өнөө маргаашин юм шиг ингээд монжиж тэгээ бусдыг яаж амьдрах нь бол нэгдүгürt өөрийн дотор зөрчил үүсгдэг, хоёрдугаарт бол энэ нь өөрт худлаа санагддаг. Бусд хүмүүсээс нэр хүндээ алддаг. Ийм байгаа та. Тэгэхээр Адам Грант бас өөрийнх нь номон дээр яг энэ тал дээр айгүй гоё жишээ оруулсан байсан. Тэр нь Абрахам Линкольны жишээ. Америкийн нэгдсэн улсын одоо ерөнхийлөгчтэй 16 дугаар ерөнхийлөгч Абрахам Линкольн бол залуудаа одоо ядуу айлд өссөн. Багасаа ядуу айлд өссөн хүүхд учраас нөгөө албан ёсны тийм боловсрал эзэмших боломж нь хомс байсан. Тэгээ мань хүн энэ тийм ном олдохоор л ер нь уншиж идэг. Ялангуяа хуулийн талын юмыг аягүй сонирхож уншдаг байсан хүн байна. Тэгээд хуульч болсон. Тэгээ хуульч болсон чи ер нь бол карьер нь олигтой гавхгүй байсан. Ягаад тэгэхээр аль хэдийнэ ингээд нөгөө одоо юутай нэр хүндээ олцсон тийм хүмүүс бол ингээд бүх үйлчлүүлэгчдийг булааж авдаг ч юм уу те. Тэгээ мань хүн дараа нь жижиг сонгуулиудад оролцсон байгаа. Сүүлдээ бас том сенатын те Америкийн нэгдсэн улсын сенатын сонгуульд оролцсон байгаа. Аль алин дээр сонгогдож чадаагүй. Карьер нь бол анхандаа тийм амжилттай байгаагүй. Гэтэ хуулийнх нь карьер хурдан өссөн нэг шалтгаан нь болохоор мань хүн яг олон шалтгаан байгаа л да. Жишээ нь аюу хурц ухаантай байсан гэж байгаа. Тэгээ story telling буюу те юу болсон зохиолыг ингэж те хүний нүдэнд харагдтал ярихтаа аюу сайн байсан. Тэгээд ёс зүй маш өндөртэй байсан гэж. За ёс зүй өндөртэй гэдэг нь хэрвээ хуульч өмгөөлөгч хүмүүсийн одоо дотор зөрчил байдаг л та. Өмгөөлөгч хүмүүс бол энэ талаар аюу хэрдэг. Тэр хүнээ буруу юм хийсэн гэдгийг мэдсээр байжиж надад өмөөрхөн ингээд миний сэтгэл зүйд ингээд маш их зөрчил үүсгдэг хямраадгаа гэж. Дахиад нөгөө cognitive dissonance. Тэнгүүд Абрахам Линкольн яадаг байсан бэ гэхээр хэрвээ чи өөрөө буруутай гэдгийг мэдж байгаа бол над дээр битээр. Тэ. Өөрийгөө чи ямар ч гэмгүй гэдгийг нотолж чадахгүй бол би чиний кейсийг авахгүй гэж. Тэгэхээр ерөөсөө өөрөө буруу гэж бодсон юм өмгөөлдгөө шууд буцаачдаг байсан юм. Тэгээд ингэхэр чи нөгөө ирж байгаа үйлчлүүлэгчдийн бараг талыг алдчихж байгаа байхгүй өөрөө. Тэгэхээр нөгөө анхандаа ингээд карьер нь явахгүй, ажил орлого муутай ийм байсан. Тэгэнгүүт урт хугацаанд дахиад нөгөө givers takers-ийн нөгөө
яг зарчмаар явчихж байгаа байхгүй. Яг нөгөө карьерийнхаа ёроолд ингээ байж исэн боловч урт хугацаанд мань хүнд итгэлцэл үүсэж гисэн. Яг тэгэхээр нөгөө бусад өмгөөлөгчнөр, шүүгчнэр Абрахам Линкольныг мэддэг болсон. Тэ наадах ч өмгөөлж байгаа бол ер нь зөвлөд. Тэ наа чи өөрөө нөгөө тэ буруу юм хийц үнийг авдаггүй гэдгийг нөгөө хүмүүс мэдээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр талаар одоо тэ яриа үсээд тэ ингээд мань хүний нэр хүнд өссөн байж тэ. Тэгэнгүүт за наа чи авж байгаа бол ер нь цаад хүн өөрөө зөвл байгаа даа гэдэг ийм таамагтайгаар нь шүүх хураал эхэлдэг болсон. За ингэж явсараад мань хүний нэр хүнд бол маш их өсөөд хүмүүс бол ерөөсөө буруу юм хийсэн хүмүүс байсан ч гэсэн ерөөсөө Абрахам Линкольн дээр өмгөөлөх гэж ингэж тэгээ энэ хүн ерөөсөө л ялдаг гэдэг ийм байдлаар зүтгэдэг болсон. Тэгээ урт хугацаанд нэр хүнд нь өссөн. Тэгээ нөгөө өмнө нь хэдийгээр олон сонгуулиудад ингээд хэд хэдэн сонгуульд бүтлгүүцсэн ч гэсэн сүүлдээ бол бүр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй хамгийн дээд албан тушаалд очтлоо ингэж нэр хүндтэй байсан. Тэгээд зөвхөн тийш очоод ч одоо дуусаагүй бүр бүх түүхэнд гэхдээ Америкийн нэгдсэн улсын бүх түүхэнд хамгийн сайн ерөнхийлөгч гэдэг одоо нэрүүд донд маш олон хүний одоо тий маш олон хүмүүс бол Абрахам Линкольныг одоо тий хамгийн мундаг ерөнхийлөгч байсан гэж үздэг. Тэгэхээр хүний нөгөө энэ ертөнцид бид нэр ингээл монжоол амьдрахаар ингээд болоод идэг юм шиг боловч маш хурдан хүмүүсийн итгэлийг алддаг. Тэгээ өөртөө худлаа санагддаг. Ийм байдаг учраас өөртөө үнэн, тэгээ ёс зүйтэй, ёс зүйндээ үнэн ийм амьдрах нь бол бидний сэтгэл санаанд илүү сайн. Тэгээд нөгөө өрмөн үлдэх орвоо гэдэг шигтэй яг хүүхдүүдэд ч гэсэн нэр хүндтэй. Яагаад тэгэхээр одоо эцэг эхийнх нь нэр хүн дээрээс хүүхдэд нь хандах тохиолдол зөндөө байдаг л та. Ээж аав нь ямар байгаа байдгаас хамаарат хүүхдэд нь хандах ч юм уу. Манай өвөө одоо маш олон жилийн өмнөөс орсон хүн ч гэсэн тэгэл манай ээжийн тэнд ингээл хүнтэй уулзлаар явж хат гинт ингээл хүн танил та тэдний хүү тэр гуайн хүү юм уу гэж манай өвөөгийн нэрийг хэлээл те. Ингээл ийм одоо илүү сайн харилцаа үүсэх юм боломжууд хүртэл үүсч идэг гэж байна. Тэгэхээр нөгөө бидний өөрсдөө хичээж сайн явах маань ирээдүйн үр хүүхдүүдэд хүртэл сайн байдаг болж таарч ганцхан биднэрт биш. Тэгэхээр ер нь бол те нүүр улаах юмгүй, гим зэмгүй амьдрах нь бол бидний сэтгэл санаанд маш сайн байдаг байх нэ. Тэгэд би нөгөө подкастны ихэнд хэлсэнчлэн яагаад хүн нөгөө өөртөө эргэлзээд идэг вэ? Өөртөө итгэлийн асуудал яагаад үүсээд идэг вэ гэхээр нэг том шалтгаан нь энэ ёс зүйн амьдрахаас болдог. Хүн өөрөө муу юм хийж байгаа мэдрээд байх тусам хүний дотор self sabotaging behavior буюу өөрийгөө хорлдог үйлдэлүүд нь ихсэж идэг. Тэгээ өөрийгөө одоо тасраах, тасраана гэдэг бол тархины маш их эсээд өвхүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Архиуж тасраах. За хортой бодисууд хэрэглэхтэй, за хурдтай зам дээр ингээд жолоо барьж хагаад эрсдэл гаргах энэ зүйлүүдийн цаана болвол маш их тийм нууц өөрийгөө одоо үзэн ядах, өөртөө хийсэн зөрчлүүд байдаг учраас өөрийгөө шийтгэх ийм үйлдэлүүд гарч идэг. Тийм хэмжээнд хүртэл өөртөө дургу болох боломжтой байдаг. За тэгэхээр бүгдээрээ энэ байдлаасаа буцаад сэргий гэвэл ёс зүйтэй сайн сайхан дүрм журмуудыг одоо баримталж амьдрах нь бол одоо маш таатай байдаг байх нэ. Өөртөө буцаад эдгэрж байгаа, сэргэж байгаа мэт байдаг байх нэ. Тэгээд нэг удаа бүх подкаст дээр адилхан тийм хэрэгжүүлээ өөртөө нэг нутагшуулъя гэж байгаа бол нэг удаа бодох биш. Дахин үлдэх хэрэгтэй. Цаасан дээр бичээд яг одоо би хэн байх юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Би бол таныг миний энэ хэлсэн ярианаас тэ зарчимтай амьдрахыг сонгож байгаа бол өөрийнхөө зарчмуудыг яг одоо сонгоод бич гэж хэлмээр байна. За тий ихэнх хүмүүс таардаг зүйлүүд бол тий бусдыг муулахгүй байх, хүмүүсийг хорлохгүй байх. За тэгээд өөртөө хүсдэггүй юм хүнд бүү үйлд гэж Иесусийн алтан зарчим байдیں۔ Энэ зарчмыг иймэрхүү зарчмуудыг тий хүнд ерөөсө хор хийхгүй байх. Ийм зарчмуудыг сонгуул зүгээр. Тэгээ хэрвээ зарчмууд чинь зөвхөн өөрийнхөө өөр дээрээ төвлөрсөн, өөр дээрээ сайн байх дээр байж болохгүй. Ингэх юм бол яг ховын хичээсэн дахиад нэг юм таагүй мэдрэмж танд өөрт ч мэдрэгддэг учраас бусад хүмүүст хаалгүй те эргэн тойрныхондоо ер нь сайн байдаг. Ийм мэдрэмж авах юм бол буцаагаад нөгөө хүмүүсээс авж байгаа үн цэн одоо те үн цэний мэдрэмж ч өсч идэг. Харвардын бизнесийн сургуульд ийм судалгаа ийм туршилт хийсэн байгаа байхгүй. 2 бүлэг хүмүүст $100 өгсөн байна. Тэгэд эхний бүлэг хүмүүс нь та энэгээр юу дуртайгаа хий өөртөө зарцуул гэсэн байна. Тэгээ нөгөө хүн чинь тэгээ $100 авсан хүн чинь бол мэдээж гоё тийм аваад тэгэл тэндээсээ дарамтгэл ханажийг авангууд мэдээж өндөр. Тэнгүүд бас нэг бүлэг хүмүүс за энэ та энэгээр юу дуртайгаа хий. Тэгээ таны таамагласанчлан тэгээ бусад хүмүүс зарцуулаарай гэсэн байна. Тэнгүүд бусад хүмүүс зарцуулсан хүмүүс нь
Бидний одоо ердийн боддгоос эсрэгээрээ илүү өндөр сэтгэл ханамжтай гарсан байна. Яагаад тэгэхээр бид нөгөө зөвхөн өөртөө юм зарцуулахаас илүү хүнд зарцуулаад тэгээд тэр нөгөө нэг талархаж байгаа байдлыг харах те хин талархаг байсан ч гэсэн тэр хүний баярлж байгааг харах энэ байдлаас буцаад ингээд бид нөр өөртөө аз жаргалтай болж идэг. Тэгэхээр нөгөө нэг зарчмаа сонгохдоо та бусдыг хайрлсан, инэрсэн те ийм зарчмуудыг сонгож чадах юм бол энэ танд урт хугацаанд эрүүл байх болно. Зарим нөгөө сэтгэгчдтэй магадгүй ингээл чи өөрөө хороо ингээл авч байх хэрэгтэй гэх мэт юм хүмүүс ярина л да. Таны дотор ч гэсэн тийм бодолтой хүмүүс байгаа л. Гэхдээ тэр хүмүүс маань явж сэтгэл зүйд маш их зөрчилтэй байдаг өөрийнхөө дотроо. Би бол энийг өөрийнхөө амьдралаар туулж үзсэн. Яг өөрийгөө хичээгээд зөвхөн өөрийгөө бодоод амьдрахаар айгу сэтгэл ханамжгүй, айгу хүүтэн хүндийн амьдралтай болдог. Тэгээд тэрийг айгуулаг би нөгөө Шерлок гэж цуврал үздэг байсан 14-5 оны үед. Тэгээд тэрийгээ дагаад Шерлокийг дагаад те яг юм цэвэр логиктэй одоо тийм хүмүүсийг хайхардаг амьдрал. Тэгээд Шерлок ч ингээл хүмүүс ингээд нэг нас орсон чинь уйлж байгааг харснаа гайхаж махал те. Тийм дүр шиг байхыг хүссэн. Тэнгүүд яг тэр дүр бол зөвхөн кинон дээр л байдаг. Яг бодит амьдрал дээр бол тийм аз жаргалтай лог сэтгэл зүйн асуудалгүйгээр тийм амиа хичээсэн байх боломжгүй байхгүй хүн. Хүн өөрөө яг нийгмийн амтан гэдэг бол ерөөсөө л те сэтгэл зүй философичд жилдэг байсан сэтгэл зүгээр ч ерөөсөө байнга нотлогдчихэдэг. Амиа хичээсэн амьдралаар хүн бол аз жаргалтай амьдарч чаддаг. Зөвхөн өөрийгөө боддог хүмүүс болвол маш сэтгэл ханамжгүй амьдардаг. Тэгээ хүн төрөлхтний хамаг том асуудлууд тэднэрээс эхэлж идэг гэдэг. Тэгэхээр зөвхөн өөрийгөө болгож амьдрнаа гэдэг энэ философи болвол яг болдгоо маа. Тэгээ амьдрал дээр туршаад үзэх юм бол болдгоо маа маш их цаг алддаг юм аа. Харин яг олонтойгоо тэгээ бусдад өгөөтэй аваатай тэгээ ийм хариу харахгүй тэгээ ийм энэ бусдыг инэрч тусалсан тийм хүн болвол илүү нэр хүндтэй байдаг. Манай өвөөгийн ах нь тэгээ бинж гэж хүн байсан одоо. Биг цэрэн говалтайхан бол одоо бигрийнхэн бол бинж гэдэг нэрээр нанддаг гэж. Мань хүн бол ерөөсөө маш юм тустай тэгээ ядарсан хүн амтныг хаяанда буулгаад тэгээ одоо зарим хон ямагаас хаагаад ингээд сүг нь аваад байхыг зөвшөөрдөг те ингээд хоол ундаар тэтгэждэг ийм хүн байсан ба. Тэнгүүд тэрнийхээ үр дүнд яадаг вэ гэхээр тэр хүн тэгэл одоо магадгүй тухайн үед хоол хүнсээ алдчихж байгаа ч гэсэн тэгэл ер нь домог шиг яригдаж одоо амьдарч байгаа байхгүй амьдрал нь тэгээ мундтаг усандаа хүндлэгдсэн тийм амьдралаар амьдарч байгаа. Тэгэхээр ёс зүйтэй байхыг ер нь буруу гэдэг нь сэтгэл зүйн талаас бол тийм биш байна. Тэгээ миний хувьд бол бас би энэ дэр бол бүрэн байр суурь тогтцсон тэгээ ёс зүйтэй амьдрах нь угаасаа л тэгээ ёс зүйг амьдрах нь бол богино хугацааны зүйл шүү гэж хэлмээр энэ тэгээд та бүхэн маань энэ зарчмыг өөртөө хэрэгжүүлээрэ тэгээд бичээд сайхан тэгээд ямар байхаа шийдчих тэгээд энэ дээр бол маш сайн үр дүн гарна. За миний хувьд бол угаасаа бичиж тэгээгүй би нөгөө угаасаа л шашин солигдоод христийн сургаалаар амьдрахаар бүрэн цогц юм ёс зүйтэй бол ёс зүй одоо тий одоо цаанаас өгөгдөж байгаа. Тэгээ дэрийг дагаад амьдрахад бол тэрнээс маш юм зоримог те яг нөгөө гимгүү хүн ч одоо хинээс ч айхгүй те тийм нэг гой мэдрэмж авч эхэлсэн учраас одоо яг энэ талын бас ойлголтуудыг нэмж судалж эхэлсэн байдаг. Тэгээд тэрнээс хойш үйлчлүүлэгчд нартаа маш олноор энийг хэрэгжүүлж тэгээд үйлчлүүлэгчд маань ч бас яг хэрэгжүүлэх юм бол шүү амьдралдаа үр дүн авдаг. Тэгэхээр та бүхэн маань бас энийг амьдралдаа туршаад үзээрэй. Бас би баталгаатай хэлье хэрвээ та амьдралдаа хэрэгжүүлэх юм бол шүү. Таны хувьд яг нэг шат дээшилсэн юм шиг тийм мэдрэмжийг бас та авах болно. Тэгээд подкастыг манай нүртэл сонсонд та бүхэндээ баярлалаа. Подкастн дээр комент бичиж байгаад баярлалаа. Та цацагдсан бүрдэн сонсъё гэх юм бол subscribe дараад хонхын насаагаараа тэгээд комент бичээрэй. Хүмүүстээ бас найз нөхөдтэй бас шеэрлээрэй гэж та бүхнээс хүсье. Тэгээд байнга дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзцгаая.